ирсэн аа. Чинийх том уу, минийх том уу гэж хэлвэл яах вэ? Би бүр яг юу гэж хэлгээж мэдээгүй заяа. Тэгснээ ганц удаа надад шалгалтын дээр ганц юм хэлж өгснөө дараа нь амар их юм асуугаал надад тэднээс тэднээ хүртэл тэр хичээлийг явуулаад өгөөд хийсэн бол явуулчаач дээ гэж нэг албатай юм шиг ажиллаад эхэлсэн заяа. Яг юу мэрч юмтэй. За эхэлцгээе. Энэ миний дуртай малгай. Тэр гарч ийн. За ихний малгай. Энийг миний согоос авч ирсэн. Хола гэдэг бичгтэй малгай байна. Тэгснээ би жоохон том тухтаахгүй юу? Тэгсэн чинь нэг удаа лайв хийжсэн TikTok дээр тэрийг маань үзсэн юм уу яасан зэ маргааш нь том тухтай юм байж тухайнууд лайв хийж гэж мэд. Яг миний юу өмсөх, юу зүөх, яаж юу хийх тэрэнд яг ямар бат байна. Яа. Өөрийгөө л хичээвэл таарна шин. Хүүхдэд тийм мэлчнийг одтой үгүй 16 хүрчээд. Бодоод үзтээ. Ямар төлөвшлөхгүй. Ямар хог юм байгаа нь харагдаж байгаа юм. За ямар тааж. Чачаа. Хөрхөн малгай гайз. Өвөл өмсгөт тэгсэн тухтай толгой бариад авахгүй. Тэгсэн мөртлөө тааж гудуулах. K-драм үзэж байна уу? Family by Choice гэдэг драм үзэж байна уу? Family by Choice. Тэр драмыг би үзчихсэн байхгүй юу? Нэг ахын дүүтэйсэн. Гэтэ яг цус холбоотой биш л дээ. Тэгээд ер нь нэлээд сонирхолтой хөргөн драм байсан. Хуан ин ёб тоглодог. Өөрчн би ямар драм үзлээ? Тий. John Young билүү? The Star is Born гэдэг. The Star is Born. The Star is Born. Нөгөө дуучин болох сонирхолтой охины талаар дуулаад жүжиглээд идэг нэг солонгосын дээр үеийн урлаг байдаг штэ. Тэр нь сонирхолтой болоод тэгээд яаж амжилтанд хүрдэг тухай. Ээж нь багтаад дуулдаг байсан байхгүй юу? Яг багтаач биш л дээ. Яг Жуньяны насан дээр. Тэгээд дуулгаа болоод Жуньяныг бас тийм замаар орчих үегээд айдаг гэх юм уу? Амжилтанд хүрэх мөртлөө шалтмын цаг үргээс нь хөөхтэй болгоомжлуулдаг. Тэгээд Жуньян бас Жуньян гэдэг ер нь ээж байгаа хүнд ордоггүй. Тэгэл явсараагаал хоолойгоо алдаад нэг хэсэг хүн чинь ингээ хоолойгоо итрэх хүчлээ дэвэл сүулдээ сөөгөөд гаргаа байждээ штэ. Яг тийм болоод тэгээ цаашаа санахгүй байна. За ямар тааж юм алгаа бай. Там төмсгөлж өгдөө. Вау. Ийм малгай байна. Энэ нөгөө чихтэй. Соноогийн гаргадаг малгай
үсэ гэж бодож байгаа хүүтэн болж байгаа болохоор. Өөр ямар драм байна? Өөр Body. Lovely Runner. Lovely Runner үнэхээр гоё байсан. Үнэхээр гоё та. Ер нь chemistry үнэхээр сайн байсан. Хоёр жүжигчний. Young Wasok тэгээд нөгөөг нь юм лээ. Эмэгтэй жүжигч нь ч бас үнэхээр сайн байсан. Тэр драм үнэхээр гоё драм. Тэрийг туршиж үзээрэй. Үгүй туршиж гэж тэрийг үзээрэй за. Би санал болгож байна. Өөр та нарт санал болгох драм гэвэл би ярд үзэж байгаа. Spirit Fingers. Тэм сүнслэг хороо гэх юм. Яг энерглэг. Нэг даруугай охин зургийн клубд ороод тэр нэг сайн зурдаг хүмүүс биш зүгээр л хичээж зурдаг хүмүүсийн зургийн клуб. Тэгээд ер нь үйл явдал өрнөдөг. Тэгээд нэг од залуу тэр даруугай охин сайн болоод тэрнээс хойш нэг үзег байгаа л та. Ийм малгай. Илүү дутуу юм байхгүй. Тэгээд өнгөн өргөн байц. Өргөн гэдэг. Дотортой. Дотор юм зүтээ. Тэгээд хотел Del-Luna киног мэдгүй аюугийн тоглодог. Аюугийн тоглосон кинонууд бүгдээрээ үнэхээр гоё за. Ялангуяа хотел Del-Luna байна. Өөрчн Moon Lovers бол үнэхээр гоё кино. Хэд дахин үзсэн ч үед гарахгүй. Аюугийн тоглосон кинонуудыг ер нь заавал үзэж байгаарай. Тэгээд саяхан гарсан When Life Gives You Tangerines илүү амьдрал чамд мандрын хүйд тэр бас дэжгүй санагдсан. Би ихтэй яг дуусгаагүй зүгээр кино тайлбарыг сонссон байхгүй юу? The Bear. Ийм хөргөн. Жажа нилээн тухтай малгай. Тэгээд нэг айхтар цуцаан биш. Хавар намар уулж өмссөн болно. За одоо бэлинүүдээ харуулъя. Ийм цуцаан бэли. Хоёр помпонтой. Гэтэ хороогүй бэли жоохон эвгөө ч гэсэн засмасаар байлгахад бол үнэхээр. Би гэтэ амьдралдаа засаар байлж үзээгүй л дээ. Жоохон ядаргаатай санагдаад идэв. Засч идэх юм бол хүзүү рүү ороод тэгээд амар таарах юм шиг санагдаад. Thumbnail.
Чи тамны яга зургийг гоё авах хэрэгтэй. За. Үнэхээр дулаах. Хороморотой. Бас ганган багайд. Хөргөн ганган бэлий. Энэ нарта энэ хэсэг хөргөн байд. Хамаагүй 50 байдаг штэ. Тэгтээ хаяа би боддог л доо. Би яг ойр дотныхаа хүнийг алдаж үзээгүй байхгүй. Ойр дотныхаа амьтныг бол алдаж ийсэн. Гэхдээ ойр дотныхаа хүнийг алдаж үзээгүй болохоор ер нь жоо яагаад гэдэм бэ? Яг тэр мэдрэмжээс. Энтэй бас зүрхтэй. Зүрхтэй. Тук. Тийм болохоор ойр дотны хүний хажууд нь байгаад дээр нь л хайрлаа гэж боддог ч гэсэн хаяа үнэхээр эвгүй цан гаргачаад идэг юм аа. Яаж чичгээд. Дараагийн байли бол энэ хараа энэ дээр бас хөргөн зүрхтэй. Love you гэдэг. Энэ бас хөргөн байц. Стиллэг. Энэ нуулраа нь бол бүрлгөр. Би амжилтанд хүрсэн чээс хүрээгүй ч гэсэн. Миний харах өнцгөл чухал штэ. Өөрийгөө яаж хүлээж авах